За тэгээд алтан шар зам маань үлзийтэй байх алтгай. Энийг харж байгаадаа бас их баяртай байна. Не сразу все устроилось, Москва не сразу строилась, слезам Москва не верила, а верила. Сайн байцгаана уу? За бид Улаанбаатараас гараад за Монголын хилээр 3-нд гарсан. За өнөөдөр 23 яг 20 хоногийн турш за замаараа Бурят улсын нийслэл Улаан үүд ороод за тэрнээс Сибирийн 3 хот Иркутск, Омск, Красноярск за хотуудаар орж 3-4 хоног бичлэг хийгээ. За Новосибирскээр дайраад за дараа нь Башкирийн нийслэл Уфа хотод 3 хоноод за дараа нь сая Татарстаны нийслэл Татар улсын нийслэл Казан хотод ороод за дараагаар нь Нижний Новгородод очиж 1 хонцоод за одоо өнөөдөр Москва хотод орж ирээд за одоо яг Москвагийн Кремль хүртэл 27 км-ийн зайтай одоо ингээд явж байна. За ингээд Москвад очиод бид нар 3 хоноод за Ленинградад 3 хонож итэл бидний нөгөө сар визний хугацаа дуусна. За визний хугацаа дуусангууд цаашаа Белорусын нийслэл Минск орох зорилготой явж байна. За тэгээд алтан шар зам маань үлзийтэй байх алтгай. Бидэнтэй цуг байгаарай. За өнөөдөр ингээд 20 хоног дээр би Москва хотод ирээд маш их баяртай байна. За замдаа 6708 км явж өнөөдөр нэг жоохон Москвагийн бараг харсан чи гоё баяртай. Өнөөдөр гадаа их дулаахан байна. За одоо Москвад ирсэн хүн мэдээж эрэг Улаан талбай Кремль за энэ Александрийн саад одоо энэ хаалгаар ороод Александрийн саад руу орох юм байна. За тэгээд Москва хот бол мэдээж Оросын албаны улсын нийслэл за дээрэс нь 12 сая 400 мянган хүнтэй за 12 ареонтой маш том хот. За тэгэхдээ Москва хотод ирснээр та бүхэнтэйгээ хамт би өөрөө ч гэсэн 2008 онд иржсэн баг 9 жилийн өмнө иржсэнээс Москва хотод маш их өөрчлөгдсөн байна. За одоо ихэд энэ Александрийн талбай Кремлийн хоёр урталт бол 4 удирлын цэцэрлэг гэж аштуудлын сүлжээ өгдөг Шпорсейсэн хотел гэх тэрний том сүлжээ буудал баригдсан байж ах жишээтэй. За бидний буусан байрны тэнцээ бол маш том орчин үеийн өндөр барилгууд баригдсан байлаа. Гэхдээ ямар ч хэсэн үзэгчдтэйгээ хамт өөрөө ч гэсэн Москвагийн одоо шинэ хорооллууд шинэ Орос гэж ярьдаг шүү дээ. Шинэ Оросуудын амьдралыг харж үзэх сонирхолтой явж байна. За одоо ингээд өнөөдөр Александрийн саадаас эхлээд Москвагийнхаа аялыг эхлүүлж байна. За Улаан талбай нь Орос гүрний түүх дурсгалын бүхэл үйл явдлын гэрч болж ирсэн.
За 15 дугаар зууны үеийн Кремлийн хаан 1552 онд Догшин Иван хааны зарлагаар бүтээгдсэн үнэн алдаршны Гэгэн Василийн сүм. За 1880 онд босгосон Москва хотын анхны баримт бол Пожарскийн хөшөө болон Ленины буухан Кремлийн ордон зэрэгтэй хаяа нийлсэн цогцлбор юм аа. За мөн улаан талбай дээр эх орны дайны чин зориг дайчин эрсийн дурсгалыг хүндэтгэн жил бүрийн 5 сарын 9-нд ёслол төгөлдөр тэмдэглэл өнгөрүүлдэг Ялтын баярын өдөр болдог. 1941-с 45 оны эх орны 2 дугаар дайнд зориулсан одоо энэ мөнхийн гал гэж байдаг шүү дээ. Тэр мөнхийн гал дээр цаг болгон одоо харуул солигддог. За яг тэр үед нь бид нар яг ирж таарлаа, маш их азтаа таарлаа. За одоо яг ингэж хүндэт харуул солигдох гэж байна. Энэ сайхан зургийг авах завшаа олдлоо. Через войны, пожары, века звон малиновый в небо летит. За Кремл рүү орж ирлээ. За тэр цаадад харагдаж байгаа энэ талбай дээр байгаа хүмүүсийг харж байгаа зү өстой битүү хүн бужигнастай. За энэ болохоор арийнхын тэр гуум гэдэг том дэлгүүр байдаг. За тэр дэлгүүрийн наадтад бол жуулчд бол маш их харагдаж байна. За энэ гуум гэдэг дэлгүүр бол дотроо маш их үнэтэй бараатай. За энэ лөө орж үзээд ер нь хэрэггүй байх зүгээр энэгээр одоо ингээд бид нар бүгдээ цаашаа өргөжлүүлээд явъя. Москва, золотые купола. Москва, по золоту веков. Оросын холбооны улсын нийслэл Москва хот нь түүхэндээ Москвагийн Вант улс, Оросын хаант улс, Зөвлөлт Орос улс, Зөвлөлт холбоот улс, Оросын холбооны улсын нийслэл байсан түүхтэй. За Москва хотыг анх 1147 онд үүссэн гэж албан ёсоор тооцдог. За 2017 онд 870 жилийн ойгоо тэмдэглэж байгаа юм байна. За анх Ростов Суздалын хаан Юрий Долгорукович гэдэг хүн энд ирж за энэ хотыг үүсгэн байгуулж бий болгосон гэж үздэг. За түүний хаанчлалын үеэр хот 3-4 дахин тэлж 1156 онд одоогийн Москвагийн Кремлийн их усрыг модон хэрэм барьж байгуулж байсан юм байна. За Москва хотын түүхэнд 1237-аас 38 оны Монгол татарын эзэн түрэмгийлийн үеэр Бат хаан Москва хотыг бүрэн шатааж байсан түүхтэй юм байна. За монголчуудын ноёрхол 1480 он хүртэл 200 гаруй жилийн турш ноёрхож байсан Москва хотод монголчуудын дүрмэн захирагдаж маш өндөр албаг учуур төлж байсан түүхтэй юм байна. За мөн Москва хотын түүхэнд 1812 онд Францын Наполеон хааны халдлаганд өртөжсэн түүх байна. За Москва хотын түүхэнд Владимир Ильич Ленин Оросын иргэний дайны дараа 1918 оны 3 сарын 5-нд Санкт-Петербургаас Москва руу нийслэг шилжүүлснээр одоо түүхийн цэцгэлтийн үе эхэлсэн гэж хэлж болдог. За энэ Оросын холбооны улсын автомашины замын 0 дугаар цэг юм байна энэ чинь. За яг энэ дээр эндээс одоо баруун тишээ, зүүн тишээ, хоошоо гэж Оросын бүх автозамыг километрээр хэмжинэ гэсэн үг байна. За энд хүмүүс ингээ зарим нь зогсоод залбираад, зарим нь зогсонгуудаа хоошоо мөнгө шидээд байхын тэр нь ямар өвчтэй. В советские времена, когда был Советский Союз, 81-83. За улаан талбайнаас гараад явжсэн чинь ядраа жоохон сууйгээ сандал дээр суусан чинь хажууд нэг хүн сууж яснаа та нар хаанаас ирсэн гэхээр Монголоос ирсэн гэсэн чинь маш их баярлалаа. За надтай хоёр үг солио би Монгол 1981-ээс 83 онд цэргийн алд тааж ясан гэ. За тэгээд тэр хүнтэй уулзаад нэг жоохон ярилцаж суулаа. За би 1981-ээс 83 онд Зөвлөлт засгийн үед 19-с 21 настай байхдаа цэргийн алба хаасан. За цэргийн албыг Чоблсон хотод хаасан. За Чоблсонгоос Чойр хот хүртэл 500 км томилтоор явж байсан. За энэ хүн цэргийн алба хааж байхдаа талхны тэрэгний жолооч байсан юм байна. За Арманы коньяк 59 төгрөг байсан. Мөн Монгол архи 28 төгрөг байсан. За бид нарыг уухыг зөвшөөрдөг байсан боловч манай офицерууд ууж байсан. За Монгол явах сонирхол одоо маш их байгаа. За хэрвээ ямар нэгэн боломж болцоо бол би Монгол руу очиж үзэх сонирхолтой байгаа. За ер нь Зөвлөлт засгийн үед бол хаанч бид нар их сайхан амьдарч байсан. За тэр үед бол Монголд бид нар бол маш сайхан амьдарч байсан. За Монгол охтууд бас их хөөрхөн. Гэтэ бид нартай танилцахыг зөвшөөрдөггүй байсан. За талхны машин жолооч байхдаа замд явж байхдаа нэг удаа нэг хүүхдэд таарлаад маш их ам цангаад
надад ус өгөөч гэсэн чинь гэртээ оруулаад ус өгсөн. Монголчууд бол маш их сайхан сэтгэлтэй хүмүүсээ гэдэг. Бурхан Тэнгэр хизээ нэгэн цаг бид хоёрыг уулзуулах боломж олбол тэр хүнтэй уулзах боломж олдох бах. Гэхдээ би нэрийг санахгүй байна. За монголчуудад маш их баярлж байдаг. Спасибо, до свидания, все было. Спасибо вам большое. И вам большое спасибо. В Сочи приезжайте. За Москва хот жуулчдын хувьд үргэлж алдартай хот байсаар ирсэн. Дэлхийн өвд бүртгэгдсэн 14-өөс 17 дугаар зууны үед баригдсан Кремль болон улаан талбай нь бол маш их алдартай. За анх 1156 онд 850 м урттай 3 га газрыг хамарсан модон хэрэм барьж исэн түүхтэй. За Москвагийн Кремльд 1238 онд монголчууд дайлаар ирснээр 5 хоногийн турш эсэргүүцэд тэмсэн боловч монголчуудад ялагдсанаар Кремлийг хамгаалж исэн дайчид нь бүгд алагдаж тэр үед байсан бүх сүм хийд шатсан түүхтэй. 3 дугаар Иван хааны үеэс эхлэн үндсээрээ өөрчлөгдсөн гэж үздэг юм байна. За одоо бол Кремль 27.7 га газрыг хамардаг. 2235 м урт хамтаа 20 цамхагтай 4 хаалгатай юм байна. Кремль дотор 1776-аас 1787 оны турш Сенатын барилгыг барьсан түүхтэй юм байна. Иргэний дайнд ялсан Ленин 1918 оноос эхлэн Сенатын байранд зөвлөлт социалист бүгд найрамдах улсын засгийн газрыг нүүлгэн ирж өөрөө тэнд амьдрах болсон. За энэ үед Кремльд 2200 хүмүүс зөвлөлт социалист бүгд найрамдах улсын засгийн газрын гишүүд амьдарч эхэлсэн юм байна. За энэ үеэс эхлэн Кремль рүү хүмүүс одоо орж үзэж доторхын сонирхох ирэхгүй болж тэрнээс гадна олон тооны сүм хийдүүд нь хаагдаад за сүмийн хонх бол удаан хугацаагаар дуурхаа болсон түүхтэй. За зөвлөлт засгийн үед эртний Кремлийн архитектурын ансамбль нь 50% нь устдаж үгүй болсон гэж үздэг юм байна. За анх Кремльд 2200 хүн амьдрах болсноос 1939 он гэхэд нэлээд багасгасан түүхтэй. Энэ үед бол 31 хүн амьдрах болсон Сталинтай холбоотой. За 1955 оноос хойш багаар Кремль рүү хүмүүсийг оруулдаг болсон. За 1962 онд хамгийн сүүлд Ворошилов гэр бүлийнхээ хамт Кремлээс гарсан түүхтэй. За 1990 онд дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн. За мөн 1991 оноос Кремль дотор ерөнхийлөгчийн ордон байрлах болсон. За бид өнөөдөр энэ төгжрийн чичээрээс Москвад аргагүй том хот юм. Тэгээд арайгчлаг Кремль Александрович хаалта үзчихэд энэ одоо шинэ Новый Русский буюу шинэ Оросд яаж амьдрдгийг алдарт Рублевка тосгоны юм гişэд байж байна. За ингээд Рублевка тосгоноор би сая энэ рестораны үйлчлэгчээс асуулаа яг тэр газар ирсэн байна. Гэхдээ том хашаануудтай том ингээд байшингууд тэргээр бол угаасаа арахгүй ойлгомжтой байна. Тэгээд тойроод явхад тэр харагдж байгаа тэр цагаан байшингийн тэнд одоо энэ Рублевка хоёр амьдардаг одоо баячууд өөрөөр хэлбэл тэнд ороо янз янзын одоо уулзалт үздэг те одоо тусовк гэж ярьдаг да. Ороо тэр одоо манайхны хэлбэр бол баардтай юм шиг. Одоо би сая тэнд хоол идчихэл явах гэж өө тэнд өстө 4-5 дахин үнэтэй айгу үнэтэй гэж нэхэр энд нэг боошоо идчихэд явах гэж байна. Рублевкагийн тэр том байшингууд асар том өндөр хашаануудтай болохоор нэг ч байшингийг харах боломж олдоогүй. Маш их харуул хамгаалалт ихтэй дроно хөөргөж бас болохгүй байсан. Одоо Новый Русский гэж ярьдаг Оросуудын талаар жоохон ингээд судалж үзсэн чинь ерөнхийдөө 2016 оны байдлаар Москва хотод 76 миллиардерүүд буюу саятангууд амьдардаг юм байна. За саятангуудын хатгаар Москва хот 4-р байранд ордог юм байна. За ерөнхийдөө Москвагийн саятангууд Тверийн гудамжинд голдуу амьдардаг. За Тверийн гудамж болон хотын төвсгээрээ амьдардаг юм байна. За энэ Рублевка тосгонд бол амьдрах нэг хэсэг аягүй их модонд орж исэн боловч одоо багассан юм байна. Слышится нам эхо давнего парада. Өнөөдөр Москва хотод ирсэн 2 дахь өдөр. За энэ Поклонная гора буюу парк День Победы гэдэг дэлхийн 2 дугаар дайнд зориулсан паркд ирсэн байж. За энэ паркын дотор тал бол битүү саадаар ингээд хүрээлүүлсэн. За энэ саадан дотор нь битүү одоо Оросуудын дуртай хус моднууд өндөр гойлог хуснууд дээр нь нарснууд. За энэ дотор хэрэм гүүгээ за хажуугаар ингээд тулпан цэцгнүүд суулгацсан. Үнэхээр үзэсгэлэнтэй гоё цэцэрлэг түрээлэн болжээ. За энэ цэцэрлэг түрээлэнг 1958 онд байгуулахаар шийдвэр гаргаад
За тухайн үеийн засаг захиргаа асар том 135 га газрыг гаргаж өгсөн юм байна. За тэгээд энэ шийдвэр гаргахтаа бол одоо энэ парк дотор 1941-с 45 оны эх орны дайны зориулсан парк нэгднэ гэж анх удаа тийм бичиг бичээд за тэгээд мөнгө хөрөнгө байхгүй байсаар агаад 1970-аас 80 оны үед одоо Оросын ард түмэн Москвагийн одоо иргэд копекаар мөнгө цуглуулсаар байгаад за анхны хөрөнгө нь бол 194 сая рубль бий болсон юм байна. За энэ 194 сая рублээрээ энэ паркийг байгуулж эхлэхэд бол тэр мөнгө хангалттай хүрж ирсэн юм байна. За энэ бол маш сонирхолтой түүх байна. За би бол жишээлбэл хүмүүс копек цуглуулад энэ паркийг нээсэн гэдгийг бол урд нь мэддэггүй байж. В русском сердце ты моя Москва, ты моя надежда. За ингээ ялтын талбайг 1995 оны ялтын 50 жилийн ойд бүр мөсөн ашиглалтанд оруулж байгуулсан юм байна. За яг миний ард орж байгаа монумент Победы гээд энэ аврах том одоо цагсалбарыг болохоор 141.8 м өндөр цементээр бүтээгээд за дээгүүр нь бронзоор ингэж бүрж өгсөн юм байна. За энэ 141.8 гэдэг тоо нь бол бас их учиртай тоо юм байна. За яагаад гэсэн гэхээр энэ эх орны одоо агуу эх орны 2 дугаар дай 1418 өдөр болсон юм байна. За тэрэндээ зориулж энэ 141.8 м өндөр одоо гол хөшөөг нь босгосон юм байна. За энэ дотор бол за цэргийн том музей одоо эх орны данд оруулсан том музей байдаг юм. За тэр дотроо бүр энэ гадаа 300-аад одоо хөшөө цэргийн зэвсэг техникүүд байгаа юм байна. За тэрийг бид нар одоо очиж үзэхээ явж байна. За энэ дотор бас энэ том асар том 136 га газар дотор байгаа өшөөнийг сони юм нэхэр 1418 ширхэг одоо усан оргилуур байдаг юм байна. За энэ бол маш гайхамшигтай. За энэ 1418 ширхэг усан оргилуур нь болохоор шөнийн цагаар гэрэл өгчхөр улаан гэрэл өгчхөр энэ одоо Оросын ард түмэн одоо цусны өнгөтэй цусан оргилуур гэж хүртэл нэрлэдэг юм байна. За энэ болохоор аргагүй эх орны дайнд 20 сая хүний алдсан ард түмэн шүү дээ. Тийм сонин нэртэй юм байна. Тэр жоохон цусан оргилуур гэдэг нь жоохон яг надад бол их сонин санагдлаа. За яг бүгдээрээ яшаа яваад тэр 300-аад цэргийн зэвсэг техникийг очиж үзье. За тэгшээ энэ дотор би яагаад өнөөдөр ирсэн гэхээр энэ дотор одоо нөгөө манай алдарт нөгөө Оросын ард түмэнд бэлгэлсэн морины хөшөө байгаа юм байна. Тэр морины хөшөөг эндээс ямар ч байсан олж үзье. За Москва хотод мөн 96 парк 4 ургамлын хүрээлэнг оролцуулаад 18 хүрээлэн байдаг юм байна. За ойролцоогоор 450 км квадрат ногоон бүс байдаг юм байна. За мөн 100 км квадрат ой мод байдаг юм байна. За ер нь Москва хотыг Өмнөд Европ болон Хойд Америктай харьцуулахад маш их ногоон хот юм байна. В каждом новом доме, в каждой новой песне помнить. За ялтын парк дотроо Монгол морио хайсаар явж ирлээ. За сая өстө асар хүчтэй бороо ороод тэгээд нэг хүлээж агаад бид нар зураг аваад байж. За энэ хөшөө маань сая 2017 оны 5 сарын 5-нд Москва хотын одоо мэрийн зөвшөөрлөлтөөр энд авчирч ирсэн байгаа. Подорогон войны ялтад тэмүүлсэн морд гэсэн нэртэй хөшөө. За энэ хөшөөг хажуу талд нь болохоор Монголын ард түмэн агуу эх орны дайны эхний өдрөөс зөвлөлтийн ард түмний үнэн холбоотон байж танкын цуваа нисэх онгоцны эскадрил хагас сая акт морд бусад бэлгийн цувааг илгээн эх ялтад хувь нэмрээ оруулсан билээ гэсэн бичгтэй байна. За энэ хөшөө нь болохоор ардаа их бүх чирсэн байдалтай тэгээд уршаа тэмүүлсэн байдалтай ийм гоё хөшөө байна. За энэ дээрээ маш их сэтгэл хөдлөө та бүхэнтэйгээ энэ гоё хөшөөний хажуу зураг авахлах гэдэг одоо борон дотор зогсож байгаа шүү хүмүүсээ. За энэ 5 сарын 5-нд нэгдсэн хөшөөний цэцэг нь бол одоо өнөөдөр чинь 23 гэхэд 2-3 хоногийн өмнө тавьсан байж магадгүй шинэ цэцэг байна. Энэ хөшөөний тухай Оросын морин техникийн одоо хариуцсан тэр үеийн дайнд оролцож явсан нэг генерал за нэрийг би сайн санахгүй тэр генерал хэлэхдээ за Монголын одоо маш их тийм төвчээртэй морд за манай танктай хамт Берлин орсон юм а гэж хэлсэн байлээ. За тэгээд Оросууд ингээд энэ Монголын маань морийг энэ
ялалтынхаа талбай тавьсан байгаад маш их омогшиж байна. Ты моя отрада в каждом нашем сердце. Ты моя Москва, ты моя надежда, ты моя отрада в каждом нашем сердце. Ты моя Москва. За тэнд мөнхийн гал нь байж гэн зочид жуулчид энэгээр сонирхоод явж байна. За энэ 141.8 м өндөр энэ нөгөө хөшөө. За асар сүртэй дээш харахаар толгой эргээд бүр юу харагдахгүй. За одоо би Поклонная гора гэдэг одоо Москва дээр үед энд ихэд бол алхан дээр тавьсан юм шиг харагддаг байсан газар. За одоо бол энэ өндөр байшингуудаас болоод зөвөр нэг тийм уулын нэг юун дээр гарцсан юм шиг, даван дээр гарцсан юм шиг сэтгэл төрүүлэхээр болцсон юм байна. За агуу их хорны дайнд зориулсан ялалтын баяр зориулсан энэ парк. За энэ Поклонная горагийн хэсгийг бол үнэхээр гоё янзлжээ. Бүр үгээр жилгээ арга алга. За энэ хавийн тэр үнэр танар цэцэг энэ тулпанууд за энэ нэг ч хог байхгүй. Тэгээд энэ 1418 усан ориглуур та бүхний арга харж байгаа энэ юуг тойруулаад ингээд битүү усан ориглуурууд байна. Яваад чанахгүй, үзээд чанахгүй, үнэрлээд чанахгүй. Энд бол нэг бүтэн өдөржин байхад бол битүү хүчил төрөгчээр амьсгалаа дээрэс нь сэтгэл санаа бүр их гоё болоод ямар ч гоё үгээр хэлхийн арга алгаа үзчихтэй. Үнэхээр энэ Москвагийнхан энэ хотоо бол үнэхээр гоё болгож гоё янзлж байгаа юм байна. Погибая во имя детей, шли в бессмертие во славу отцов. Красной площадь. Ялалтын парк дотор 300-аад зэвсэг техникийн музей байт юм. За энэ музей одоо шууд би тэр цаатаас харахад нэг хүний 250 рубль байт юм. За тэгээд энэ бол гайгүй үн. За энэ саарл өнгөтөнүүд нь бүгдээрээ Германы тэр үеийн хэрэгжилж ирсэн танкууд, за Катушка гэдэг Оросын нэг дээшээ бөмбөгддөг бууддаг бууны ижлэг арай жижигэр тийм буунууд байна. За энэгээр ингээд окопод байна. Ер нь ингээд тэр үеийн дайнд хэрэглэгжсэн бүх зэвсэг техник, за газар доогоор ухсан одоо нуугчнуудын бүгдийг ингээд яг дайны талбарт байгаа юм шиг ийм гоё музей хийсэн байна. За энэ музейг дотор болоод айгүй том музей байгаа юм байна. За тэр музейг нь бол бид нар явж амжихгүй. Ямар ч гэсэн гадаа байгаа техникүүдийн та бүхэнтэйгээ хамт явж сонирхохоор шийдлээ. За агуу их орны дайнууд Германы армид 47,000 гаруй зэвсэг биномет, 4,000 гаруй танк болон өөрийн эсэргүүцэх техник, 6,000 гаруй цэргийн онгоц байсан юм байна. За харин зөвлөлтийн улаан армид бол 76,500 гаруй зэвсэг биномет, 22,600 гаруй танк, 20,000 гаруй онгоц байсан юм байна. За Германы айран болон түүний холбоотнуудад цэргийн тоон бол тэр үед 5.5 сая байсан. Дайн эхлэх үеэр харин зөвлөлтийн армид 4.8 сая хүн байсан. Боловч гинт мэдэгдэл өгүүлгүүгээр гинт дайрсан учраас хил дээр 2.9 сая дайчид байснаас болж маш их хохирол амссан гэж үздэг юм байна. За энэ фронтын нохоо зориулсан хөшөө байна. Маш сонирхолтой. Эх орны дайны үед фронтын нохоонууд за 300-аад фашистийн танкийг сөнөөсөн гэж байна. За дээрэс нь 12,000 одоо дайны холбогдлолтой одоо янз янзын бичиг баримтыг наашин цааш нь хүргэсэн юм байна. За дээрэс нь 700-аад мянган шархтангуудыг наашин цааш нь зөөсөн гэхээр асар их үүрэг гүйцэтгэсэн юм байна энэ нохоонууд. Маш сонирхолтой мэдээлэл. Нуучнаас сухууж энэ нууч бол дотроо бол арайш дайны үед юм байгаагүй бах ингээд битүү том зузаан төмрөөр хийсэн яг гэхдээ яг л тэр үеийнхаа конструктороор хийсэн байлгүй. Гэхдээ эндээс бол одоо яг ингээд нуучнаас гадагшаа гарсан бууддаг хэсэгтэр нь би байна шүү хүмүүсээ.
Арбатын гудамжаар сая орлоо. За хуучин Арбатын гудамжаасаа ертөнцийн зүгээр урагшаад яваад одоо зүүн тийшээ ирэх юм бол энэ шинэ Арбатын гудамжтай болцсон юм байна Москва хот маань. За энэ шинэ Арбатын гудамж бас л нэг 2-3 км газар байх шиг байна. Солнце светит мимо кассы, прошлогодний снег еще лежит. Валют цайдаг цэг байна. Жуурчд зориулаад банкнууд байна. Ер нь хоолны газрууд тэгээд тоглоомын газрууд. За энэ дэр музей байна. Жишээлбэл Лучши музей, аттракционы Арбата гэдэг. За ресторан Тарантино. За косметикийн дэлгүүрт байна. Бинго тоглоомын газар байна. За супермаркет ч байж ах шиг. Ерөнхийдөө энэ супермаркет нь бол дөнгөж одоо шинээр байгуулагдаж байгаа юм шиг байна. За ерөнхийдөө энэ шинэ барилгууд нь одоо гадаа нь ингээд барилгын ажил хүмүүс ингээд янз янзын үйлчлэгийн газруудаа нээж байгаатай сая таарлаа. Оюутнуудын төгсөлтийн баяр болж байгаатай их таарж ирсэн. За одоо энэ Орос охтууд дээр үед бидний өмсдөг байсан форум парчтайгаа төгсөлтийнхаа баярыг хийж байгаатай өнөөдөр бас таарлцсан. Ерөнхийдөө их бороотой жоохон сэрвтер өдөр байна өнөөдөр. Тэгээ та бүхэнтэйгээ энэ Арбатын гудамжаар орох бол одоо Москвад орсны хэрэг байхгүй гэдэг энд орж ирж сонирхсан чинь шинэ Арбатын гудамжтай болсон юм байна. Я расширил свой гипс, и меня понесло. Сразу все устроилось, Москва не сразу строилась, слезам Москва не верила, а верила любви. Снегами запорошена, листвою заворожена, найдет тепло прохожему, а деревцу зима. Лицо, чтобы ни было в начале, удалит он все печали, вот и стала обручать. За Москва хотод 3 дахь өдрөө явж байна. За Москва хот бол маш их үнэтэй хот. За хотын тэр төв гудамжны дэлгүүрүүдээр за Тверской тэр Арбатын гудамжийн дэлгүүрүүдээр ороод юмны үнийг харах юм бол угаасаа дэлхийн хамгийн үнэтэй хотын Токиогийн дараа Москва хот ордог. За тэгээд захаар нь явж сонирхож үзээгээд Москва хотод нэг 7-8 зах байдаг юм байна. Сонирхсон чинь. За тэгээд энэ Конькова гэдэг зах руу сая орж үзлээ. За нэг ганц подолк авах гэсэн чинь 8000 рубль гэж байна. За 8000 рубль гэдэг чинь манайхаар бол нэг 300 гаруй мянган төгрөгийн подолк байх юм аа. За зах дээрээ. За Москвагийн метрогоор орж үзлээ. За мэдээж олон жилийн түүхтэй метро Москва хот бол маш том хот. Нийтдээ 12 сая 400 мянган хүнтэй 2017 оны байдлаар за тэгээд 5 онгоцны буудал, 9 том багцаал, за 3 голын одоо бомб одоо порт гэж ярьдаг шүү дээ. 3 голын бомбтой Москва голоо дагсан. За тэгээд дээрэс нь энэ метро бол 1935 оноос эхэлж ажиллаж байгаа. Энэ болохоор нэг Коньковагийн сая захын хажуу талын метро руу орж үзлээ бид нар. За гаднаа бол ерөөсөө бид нар одоо машинаар явж байгаа шүү дээ. Машинаар явж байхад бол ерөөсөө асар их төгжрээтэй. Өглөө нэг юмд гарах гад явхад замдаа бараг 4-5 цаг явж байгаа. Нэг юмд орох гэж. Тийм болохоор бид нар одоо болцоогийнхаа хэрээр бичлэг хийгээд та бүхэнтэйгээ Москва хотыгаа танилцуулах хичээж явлаа шүү. Үнэсээ. Крутит вальс над мостовой.
За мөн Москва хотод 1980 онд зуны олимпийн наадмыг зохион байгуулж байсан хот. За анх метро 1935 онд ашиглалтанд орсон. За одоогийн байдлаар Москвад 13 шугамтай 207 буудалтай юм байна. За энэ Москвагийн метрогийн 44 станц нь соёлын өвдөнд багтдаг. За 40 гаруй архитектурын дурсгал багтдаг юм байна. За Москвагийн метро 2020 он хүртэл нэмж 34 станц барихаар төлөвлөж байгаа юм байна. За ингэснээр 70 км гаруй зам шинээр ашиглалтанд орох юм байна. За өдөртөө 7 сая орчим хүн үйлчлүүлдэг. За үүнээс гадна Москвагийн троллейбусын систем 1933 онд бас нээгдэж байсан. За нэлээд эртнийхээрээ дэлхийд 6-д ордог юм байна. За Москвад 2017 оны байдлаар 5.5 сая автомашин бүртгэгдсэн байт юм байна. За өдөрт дунджаар 2.6 сая хөдөлгөөнд оролцдог. За мөн Москвагаар дамжин өдөрт 700 мянга гаруй машин явдаг юм байна. За мань мэтийн хүмүүс ингээл дамжаад явдаг байх нь шүү дээ. За энэ төгжрөлд маш их нөлөөлдөг юм байна. За мөн машины төгжрээс гадна автомашины зогсоолын хомсдол бол томоохон асуудал үүсгэж байгаа юм байна. Шинээр баригдсан Москва Сити гэдэг бизнесийн төвийн тэр гой байшингуудын цаатад хажуу талаас одоо хөдөлдөг онгоцоор бид нар Прага гэдэг онгоцоор Москва голоор энэ Москва хотыг үзэх гээд явж байна. За ингээд Москва голоор явхад ерөнхийдөө за бараг Москвагийн төв хэсгээр 2 цаг хэрэгтээ зугаалдаг юм байна энэ онгоцоор. За тэгээд замд одоо бүгд надтай хамт цуг байгаад энэ Москва голоор үзлэнд Москва хотыг бүгдээрээ харцгай маш их өөрчлөгдсөн. Российской Федерацийн яг хажуу талын тэр энэ ном шиг байшин болохоор Москва хотын засаг захиргаа байдаг байшин. За энэ хажуугаар гоё Монтана гэдэг гоё усан онгоц өнгөрч байна. Гоё онгоц ээ. Бидний энэ суусан онгоц бол нэг хүний 700 рубль юм байна. Тэгээ 2 цаг 30 минут Москва хотыг ингээд ороод суугаад энэ голын иргэдэгүр ингээд ялангуяа зуны өдрөд бол их гоё сайхан санагдаж байна. За ерөнхийдөө бол дээрэс нь хоолны меню байгаа юм байна. Нэг хүний 700 рубль гэдэг бол Москвад бол гайгүй үнэ. 700 рублээр бас комплекс хоол идчих юм байлээ. За энэ дээр бол нэг шинээр баригдсан бөөр нь өнгөрч байгаа. Цэцэржүүлээд одоо 5 сарын 20-д болж байхад бол одоо ингээд ном ногоон болсон хот бол тэгээд уулзсан хүн болгонд манай хоттой үнэхээр гоё болж байгаа. Энэ бол засаг захиргаа одоо манай хотын мэр маш сайн ажиллаж байгаа гэдэг хүн болгонд тэгж байгаа залуу өгшөнгөө. Тэгээд нэрээ ингээ харахад бол үнэхээр цэвэрхэн одоо битүү ногоон байгууламжтай. За ер нь ингээд барилга байгууламж нь бол маш их өнгөлөг. Одоо ингээд за энд Киевский вокзал өнгөрч байна. За Оросын Москва хотод байдаг нийслэл Москва хотод байдаг 8
За юу лээ 9 вокзал байдаг шүү дээ. 9 вокзалын нэг нь Киевский вокзал. Энэ бас маш эртний вокзал байгаа. Айгүй гоё барилгатай. За Москва голын яг Москва хотоор дамжин өнгөрдөг яг хэсэг нь болохоор нийтдээ 80 км-ийг байд юм байна. Москва гол чинь ийм том 80 км өргөжсөн болохоор маш олон гүүрнүүдтэй том. За энэ гүүрнүүд нь одоо метронд яваад түрүүн поезд явж исэн. Тэгэл автомашинууд нь яваад одоо энэ голын эргүүдээ ингээд ямар ч асуудалгүй холбогдсон. За яг энэ одоо энэ шуум бол яг метроны шуум. Дээдлийн гүүрэн дээр метро явж байна. За хот болцтой үнэхээр гоё ном ногоон та бүхэн харж байгаа бах. Битүү ой модтой агаар бол ерөөсөө янзын гоё. Ер нь энэ Орос орноор явж байхад заримдаа ч бүр тал газар тэгэл битүү ой мод сүлдээ ууд маягтай байдаг ш машинаар явж байхад бол ерөнхийдөө бид нар чинь өндөр уул муул харагдахгүй жоохон дандаа мод битүү мод гэл хүн чинь ер нь модтой газараар явах гэсэн гэж боддог байсан бол яг ингээ модон дотор явахаар бас ямар их модтой юм бэ гэд баг ууд маягтай машин дотор явж ирсэн шүү. За энэ хараа энэ гүүр хараа хоёр давхар доор метро яваад дээр нь машин явж байна. Голын эргээр ингээд хэвтцсэн ороод амраад үнэн жаргаж байна энэ улсад. Үсэн дээр дэш хараад хэвтцсэн голын эрэг дээр гоё болчихжээ Москвад бол. Хүмүүс нь саяны хүний хэлээр хүмүүс нь ч их сайхан зантай зочид төлөөлөгчд гадны хүмүүстэй гоё ханддаг болсон юм шиг санагдаж байна. Ер нь бол би 2008 онд ирж байхад бол ер нь нэг хүн нэг дэлгүүрт ороод юм асуусан ч дуурдаггүй 2-3 асууж яж бараг хариулахгүй шахуу байдаг гэсэн. Одоо бол ер нь их соёлтой хүн амтаа орж ирэхэд юм хариулжгүйгээд за энийг аваа зүгээр энийг үзүүл зүгээр энтергээ сая өглөөний дээр захад авахад ер нь Москвагийн хүмүүс ч их өөрчлөгдөж Москва хот маань ч их өөрчлөгдсөн байна. За энд нөгөө Лужника гэдэг алдартай стадионы хажуугаар өнгөрж байна. Цэнгэлдэх хүрээлэн Москвагийн олон жил болж байгаа энд зөндөө олон тэмцээн том тэмцээн уралдаанууд болдог стадион байгаа. Голыг бол байнга цэвэрлж байгаа гэж хэлээ. Тэгээд одоо бол арай гайгүй болсон гэж ярьж илээ. На первый урок позвонил звонок запасность, осторожно. Мы помним, когда было тогда на душе радостно, тревожно, и побежали школьные пестрые вереницы. И пошли в первый класс мы учиться. Все. Спасибо тебе, дорогая. Пожалуйста. За Москва хотын төвд дахиад нэг шинээр хамгийн орчин үеийн Москва Сити гэдэг нэртэй ийм одоо бүхэл бүтэн бизнес центр нэгдсэн байна. Пожары века, звон малиновый в небо летит, слышит звон этот издалека. Это сердце России. Москва Сити гэдэг бизнес хорооллыг анх одоо 91 оноос эхэлж хотын захиргаад энэ барилгыг байгуулах шийдвэрийг гаргасан юм байна. 100 га газрыг эзэнсэх энэ проектын 60 га газарт нь шинэ одоо барилгууд барихаар шийдсэн байна. 2014 оны байдлаар 14 сая долларын одоо хөрөнгө оруулсан байгаа юм байна. Одоогийн байдлаар. За 23 шинэ объект барихаар төлөвлөж байснаас 12-ыг одоо үжи барьсан байгаа юм байна.
За одоогийн байдлаар нэмээд 7 барилга нь баригдаж байгаа юм байна. За 2020 он хүртэл одоо ерөнхийдөө баригдаж дуусах төлөвлөгөөтэй байгаа юм байна. За энэ Москва City гэдэг бизнес хороолол дотор олон тооны бизнес явуулдаг офисын барилгууд баригдсан. За дээрээс нь жочид уудлууд, дэлгүүрүүд, тэр байтугай театрууд хүртэл байна. За мөн Санкт-Петербург, Москва хотыг бэлэгдсэн. Город Столиц гэдэг хоёр өндөр байшин маш их сонирхол татлаа. За энэ хоёр өндөр байшинд нь одоо энэ Москвагийн Новый Русский буюу Москвагийн баячууд амьдардаг юм байна. Асар том экспо центр байт юм байна. Нэг дор 1 сая хүн орж үзэсгэлэн худалдааг сонирхож үзэж болох юм байна. Одоо нэг дор 30 мянган үзмөр ямар ч үзмөрүүдийг тавих боломжтой гэж байна.